ийм маш их сэтгэл хангалуун байна. Үнэхээр миний хөл игэрсэн. Одоо алхтаад байгаахаа балсан. Миний нэр Яны Рахаржа. Би 68 настай. Би Тангрын хотын бисэд амдардаг. Ингээд л би хэдэн удаа өвдөгний асуудалтай болсон. Тэр нь үргэлж өвдөх биш, бас нугахч боломжгүй болдог. Тэгэхээр хөлнийх нь өвдөг огтхонч нүг алдагдаг байсан. Суугаач хийцүү. Бүр сүүх нь битий хэл хэдэн удаа дахин сэтэрдэг байсан. Учир нь эмч надад та тарих хийсгэж болно. Гэхдээ банк хийлгэж босхгүй гэж хэлсэн. Өвдөх бүртээ тарих хэлэх хэрэггүй. Учир нь улам удаа тариулах нь аюултай. Тэр тарьяа нь ямар нэгэн эмийн турлын би ясны эмчтэр очдог. Тэр нь ялангуяа ревматизм, артрит зэрэг зориулсан тусгай юм байд юм билээ. Эмчийн нэршлийг би сайн ойротоггүй. Тэгэхээр миний зүрхний эмч, хувийн эмч маань надад та банк тарьяа хэлгэж болохгүй. Хэдэн удаа өвдөөд банк тариулах юм бол яс сэргжиж параа нь өвдөгнөө дотоох жиргэвч гсүүлэх хэрэг дарна гэж хэлсэн. Эмч маань та өөрөө ч бас шийдэх хайраа би ч бас мэдэр хайж үзье гэж хэлсэн. Тэгээд эцэст нь би ихэвчлэн YouTube үздэг шүү дээ. Тэгээд нэг удаа доктор Теравн офисер суухыг зөвлөж байгааг харсан. Тэгээд би холбоо барьсан. Тэр үед хилэнэ ихчээс зөвлөгөө авсан. Тэр хүнд зөвлөгөө өгдөг юм байна лээ. Тэр үед би 4 дээр 2 нэмээд нийт 6 хайрцаг захиалсан. Тэгээд би үүж өтсөн. Бурханд талархъя. Одоо хүртэл эрүүл байна. Үнэхээр үр дүнтэй юм байна лээ. Ер нь бол жис бүр тарих хэлээд байсан. Гэтэл одоо нэг тэл хагас борчоод байхад хөл маань зүгээр л байна. Явхад зүгээр, суухад зүгээр мэн шүү. Миний хувьд бол ялангуяа орой ядарсан үедээ сүү бол илүү сайхан унтдаг. Надад бол ер нь амтан зүгээр таалагддаг. Би чихэрлэлээс дургу болохоор яг таардаг. Харин чихэрлэг амтан дуртай хүмүүс бол зөгийн бав нэмээд ууч хажуулна. Надад бол уухад амтан хангалттай сайхан санагдаад ямар нэг асуудал байхгүй. Амтан ч бас дажгүй.